Хан. За ээж аав нь байгаа хэлэхтэй. Би камера авчихсан юм ямар ч зүйл юм. Аха, бүлгүүг штэ, бүлгүүг. 자기가 도리스한테 Одоо болохоор би шууд энэ талхаа идээд шууд гэрээс гарлаа. Ирээд орой гадуур гарахаар бол нүүр амаа буудаад жоохон бэлтэн. Сайн мэцгаано уу? Бид цуглацаа. Арга биш. Төв аймгийн лөө. Тэгээд Төв аймгийн Аргалан руу явах гээд манай Идүүлайны сурагчид маань бүгдээрээ ингэж ирээд автобусанд суудсан байна. Би хоцорч ирсэн. Ийм олон хөлт байна. Яг ганц салгаад амтлаа. Харин нөгөө тухайлт. Ойлгосноо. За тэгээд тэр сансар дээр зогсохоор хідүүлээ нэг 0 авах боломж гарах бах. Тэгээд халуун хүртэл ерөөсөө 0 авахгүй шүү. За тэгээд заалтай заах. Бай. Багш усаа авах уу? Багш усаа авах дээ. За сайн байцгаана уу 2025 оны 5 сарын 3-ны ярилаар манай Идүүлайны сурагчид маань бөөнөрөө автобуснаа суужсан амранд Аргалан руугаа явж байна. Энэ чи онцон хүн байна. Twinkle twinkle little star. За ийм их байна. Оо манай хууч хоёр байна. Хүүхдүүд гоё амраа. Ерөн гэхдээ манай автобусны 15-д галзуу байд юм да. Ягаад 10хан байгаад юм? Камер штэ. Камер ирсэн болохоор. За сэтгэлээр хэлээрэй. Сүүчээ шар болохоор бүр амар. Анаа сэтгэлээр хэлээрэй. Одоо мод тарина. Монгол устаа Монгол мод тарихч бас амар гоё штэ. За энэ ч мод тарих амар гоё. Цэвэр агаар өөртөө бүтээн гэж байна. Энэ бол яхааргүй үнэ. Манай Идүүлайныхан маань тэ нэгэн зорилгодоор нийгмийн үйл ажиллагаа хийхээр ийм гоё мод тарина гэдэг чинь бас өөрөөдөө эрүүл мэндэд бодоод ингэ хийж наа гэдэг чинь маш гоё гэсэн зүйл. За бид нар ингээд замдаа автобусныхаа жолоочтой ярьж байгаа блютудээр буцаа холбоод юу гэж нэ гэхээр ерөөсөө дуу муу сонсоогүй. Тэггээ хийж юм. Тэггээ явуулаарай. Энэ явуулах шинж явуулсан. Тэггээ байдгүй. Явуул чаач дээ. Галаа. Тэггээгээр явуулахдаа биш. За хайртай. Бидний сурагч бидний хамгийн сайн мэддэг дуу болох одоо нэг дуу байдгийн та бүхэндээ сонсгоё. Энэ бол маш алдартай. Тэ хүн болгон сонсдог бүр ингээ тайвшрал авдаг тийм гоё. Тайвшрал авдаг. Зарим нь айдаг бүр. Ихийг нь айдаг. Би ч айдаг гэж. За та бүхэндээ сонсгоцгоо. Энэ нөгөө ганц 아리랑 91회 한국어 능력 시험 2 정보 За би Улаанбаатараас явсаар Аргалан цом дээрээ бараг ирсэн байна. Та бүхэндээ гадаахыг харуулъя. Вау. Хэрэг шараатай. Дурлалт залуу. Хархан гарцаараа. За манайхаа мод тарих үйл ажиллагаа ийхүү хэлэхэд бэлэн болсон байна. Бид яг цагийн дагуу 11:30 гээд ирсэн бөгөөд ихэнх нь ер нь унтсан, үсэн ар зайсан байна. Тэгээд бид эдийг хөрөж ирсэн жолооч гэж харагдаж байна. Бүгдээрээ баярлах сэтгэлтэй ба. Одоо манайхан малгай толгоогоо өмсөөд өөрсдийн гэсэн бэлтгэлээ хангаж аваад гарахаар байна. Мод тарьцгаая. Мод тарийн шүү хэрэг тариваа.
За бид дараагийн цом дээр ирсэн байна. Монгол сан суп гэдэг сансаны суп гэдэг тийм газар байна. Ерөнхийдөө Солонгосын хангил шимнүүдийн байгааг харахад задлын самбар харахад Монгол Солонгос хоёрыг хамтарсан тийм газар юм болоо та гэсэн бодол төрж байна. Тэгээд энэ чигээс харах юм бол ферм харагдаж байна. Тэгээд бид энэ ч дан гац мод тарихгүй бөгөөд үйл ажиллагаа хийх байгаа. Хөгжөөн тоглоом хоолны газар юу хоолны газар. Хаад идэх цаг гэлээ тийм ээ. Тэгээд ерөөдөө манай багш нар маань тэнцээ одоо ажилтг хүмүүстэй уулзаад одоо ирж байна. Юм чи. Ваа, гаштай. За манай хүүхдүүдээ ганц өмөр хаана. Ганц өмөр хаана. Мод тахаар ирсэнээ мэдчихэж байгаа шүү дээ. За энэ хүн болохоор ногоон төрөмөс байгууллагын ажилтан биднийг өнөөдөр одоо зааварчлаад ингэрээ тэгэрээ гэж хэлэх овны гэдэг хүн байгаа. Та одоо манай талбайд ирсэн дэстэй их баяр гэж байна. Бид ч одоо нэг мод тарих, мод өвчүүдийн талбай ажилладаг, хөлөмжийн аж ахуй эрхлдэг, жимсгэн бай. Энэ төр дээр энэ аж ахуй хашаа байгуулж ажиллаж байгаа. Тэгээ үндсэндээ бол энэ нөгөө Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар бол дэлхийн нийт байдлаа Монгол улс гэсэн бас дэмжиж байгаа шүү дээ. Тэр нөгөө ганц зүйл тоосон сэргээл нийт мод тарих гэж тав хүчээж бас бидэрт игээл рүүлж бас За, модод тарихтаа бэлэн болсон байна. Маш урт замыг дуулаад ирлээ. Амар их халтлаа бид нэр сая. Тэнэс хас ирлээ. Ийм болсон байна амар шороотой. За, одоо ингээд энэ нөхнүүдэд модод тарих юм байна. Одоо ингээд усаа авч энэ хүүхдүүд. Усаа авч ийн. За ийшээ явж үзье. За ингэ модод байна. Өдрөө мэдээ бүгдээ бод усцууч байна. За усцууч байна. За ингээд хүрзээ аваад усаа зөгөөдөө. Ажилтаа авах юм байна. хүрцэн таа. Хари дэ. Яа шаач. Оо вау. Өөрийгөө харах. Вау. Харж байгаа. Оо яана юм юу. За бэлээ. За тэжээн моднууд нь. Хүрзээ авчлаа. Ингээ моднууд нь. За ингээ хүүхдүүд тэгээ интернетээс усаа аваад тэгээ хүрзээ аваад тэгээ энэ ингээ модод тарих юм байна. За юм байна. За ийм сайхан орчлоо. Бүх юм орлоо. Ман ингээ нэтэ. Угаагаад За одоо энэ ингээ мод авч байна. Тэнцээ модныхоо яаж тарих зааварчилгааг нь авч ийн. Явъя. усаар багын. За ингээд одоо модод тариад эхэлсэн байна. Одоо шууд суулаа. Тэс эхлээд ээжээ хоёрынд очиод тэгээд толио аавар янзлуулчлаа. Тэгэнгүүтээ ээжийг аваад явж хүнсээ бэлтчихэд үсчээ хараад өнөөрөө үсээ тариулчих гэж бодоод. Тэгээд үсчээд болохоор ингээд өөс миний ингээд царайг хараад энэ бөөрийнхий царайтай юм чинь бүр хитрхи юм богинохон үс зөхгүй гээд яг мэддэм юм шүү. Амаа би ингээд
ховоо тайраад өгчөж байн ингээл өсөж орох гэж гайтай санагдаад бүр ингээд тайраад үгээд ахад тайрдаг. За тэгээ байжсэн чинь заа өсчих ихч бүр миний үсээ хөө чиний хүс бүр амар шингэн болцсон яац ийцэн гэд. Би уусаа сүүлийн үед бүр өөр ингэ шоконд ормоор миний хүс бүр ингээд амар унаад байгаа хгүй бүр ер нь бол амар унж байгаа. Тэгээ би ингээ эрдсэн шинжилгээ өгсөн чинь минийх ингээ дотроосоо гайгүй байна дэгийн л дутагдaltaй байна гэж байгаа хгүй. Тэгээ би өөрөө дээ ууж байгаа болохоор гайгүй. Тэгвэл ингээд хуйх талаас үзүүлсэн чинь миний ингээ булцууг ингээ амар сайн байна гэсэн ахгүй. Тэгээ би ингээ хуйхны цэвэрлэгээ хийлгээд аахуудаа ингээд яг нөгөө тэр нөгөө нэг юм хардаг хуйх бүр ингээд хардаг юмар харсан чинь миний ингээд хуйхан дотор ингээд амар баг өтөнгөтэй явж байсан баха тэрэн дотор. Тэгэл нөгөө хуйхаа бүр ингээд заа цэвэрлүүлээ. Тэгсэн чинь ер нь бол хуйх амар гоо амьсгалж байгаа нэг мэдгэцэн баггүй. Ер нь бол тэгээд нэг тэр өсчих ихч бол сардаа нэг гэсэн. Гэхдээ би ер нь бол улиралдаа нэг ер нь хийлэгдэг бай гэж бодсаах. Улиралдаа нэг ер нь хуйхны цэвэрлэгээ, гүн цэвэрлэгээ хийлгүүлээ. Тэрүүгээр нь хараад хуйхаа хэр ирүүл байгаа энэ тэрийг шалгуулад тэнгүүд тэр өсчих ихч болохоор миний ингээд булцууг ингээд амар юу байна гэсэн аахгүй юу? Чанга байна. Чинийх гадна талаас биш дотроос байна гэд. Тэгээ дотроосоо гингүүд би ингээд эрдсэн шинжилгээ өгөөд үзэнгүүт ингээд нэг амар болох юм байхгүй нэг даахгүй юу? Тэгээд ингээд намайг сая энэ өсчих ихч ч гэсэн тэрний өмнөх өсчих ихч ч гэсэн чи юу хідэн цагт унтдаг вэ гэдэг жаахгүй юу. Тэр нь хэр их стресстэй байдаг гэдэг. Ер нь жоохон стресс жоохон ихтэйгийн хувьд ихтэй ч гэсэн тийм амар тэрэндээ ингээд шаналаад ингээд хүн ингээд дотор ингээд бодол тэгээд амар шаналаа зовоод идэг юм байхгүй. Би яг тухайн үед ингээд цацчаал тэгээ мартчихдаг ингээ хайчдаг байхгүй юу ерөөсөө тоохгүй удаа ерөөсөө юмд зовдггүй гэх юм уу. Тийм амар бүр ингээд хэцүү юм бол байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд бол зүгээр миний бүр ингээд номер 1 зүйл бол нойр баггүй. Тэгээл би бүр амар ихт унтдаг болохоор унтдаг цаг бол 9-10 хооронд оройтлог гэхэд 10:30 гээд ингээ ер нь унтчихдаг байхгүй. Ингээ энэ нь сайн ч гэсэн тэнгууд би ингээ эсэргээр өглөө амар ирцэрчдэг байхгүй. Нэг үсэрж явж байгаа юу нойрмаар за энийг дүр алгасчих заяа. Тэгээд ингээд нэг ч гэсэн ер нь бол ингээд чиний ус бүр амар наваа чи сайхан маамаалсан юм уу гинэ тэгэхээр би гүү гэдгсэн чинь яана бүр ингээ яг маамаалсан ээж нарын ус шиг бүр ингээ хуйх чин гялтаацсан байна гэд. Тэгээд та яг миний хуйхыг ерөөс харж байгаа нэг тэгтээ өсө харанхуй мархаа олохын гэсэн мэддэггүй ингээд. Гэхдээ ер нь бол яг ингээ харах юм бол миний хуйх ингээд амар гялтар миний үсний ингээ бүтээсэн ингээд амар юм хөвсгөр болохоор амар юм өтгөө үстэй гэж харагдаад байдаг. Тэнгүүд одоо ингээд хүмүүс ингээ байрж үзээд миний хуйхыг харахаараа бүр өө гэ бүр ингээ бүгдээрээ гайхдаг. Байжсэн чинь нойр түрүү миний ярьсан нөгөө нойр нь штэ. Ингээ эрт унтах ингээ амар сайн уусаа хүн болгоно л эрт унтах сайн гэж байгаа штэ. Тэгэд би бүр яг ингээ чанартай 8 цагийн нойр аваад бүр сэрүүлэхдээ сэрүүлэггүй өөрөө год гэж сэрчдэг байхгүй. Одоо би юу яачлаа 9 цагт унтлаа гэхэд өглөө яг 5 цагт сэрдэг заяо. 10, 11, 12 тэгээд 5 гэхэр чи. Тэгээ 10 цагт унтлаа гэхэд яг 6 гэл сэрчдэг заяо. Тэгэл тэрнээс хойшлохоор чинь ингээд нөө чанартай 8 цагийн нойрондоо хүрч чадахгүй болчихж байгаа шүү дээ. Би оройтлоо гэхэд 6:30 гэхэд бол зайшгүй босох хэрэгтэй. Тэгэхгүй л ажилдаа ингээд хоцрох байхгүй юу. Төвжирлээс өмнө ер нь бол очиж газ яахгүй бол очиж зогсоолж болтгүй. Ер нь бол жоохон эрт бүр хар эрт гардаг. Би чи 9 цагийн ажилдаа ер нь 6:50 7 мологийн гардаг шүү дээ. Тэгээл ажил дээрээ баг 8-г очиж чинь. Тэгээ баг ороод ингээд нүүр мөрөө бодчихсон хамаагүй дээр. Ингээд яваад ахаар шүү дээ. Би одоо ингээд залуу хүний хувьд жоох стресс гээд байгаа энэ асуудлаасаа болоод эрт унтахсан энэ чи амар сонь зай. Би ерөөс нэг амьдралын энэ нэг аз жаргалтай тэр амьдралын тэр нэг юунд хүрч чадахгүй байна. Ерөөсөө би яаж ч хийж чадахгүй юм заяа. Ингээд эрүүл зөв хооллоод явахаар хүн амтантай уулзч болохгүй. Ингээ хоол моол идэл заваараа явчих юм. Тэгээд ингээ хүн амтантай уулзах хэр оройтчих юм. Унтаж чадахгүй. За тэгээ гэртээ ирээд эрт унтъя гэхээр бүр яг ийд одоо хамгийн актив цаг нь ингээд оройн 9 10 11 цаг байгаад байгаа байхгүй юу нэг 12 12 хүртэл. Тэгвэл тэр үеэр би дандаа ингээд унтчихдаг. Тэгээ ингээд өглөөс ирэнгүүт баахан чат ирсэн. Тэг би ингээд зөрүүлээд тэрэнд нь хариулаад яхаар тэр нөгөө хүмүүс ингээд унтж байгаа заяа. Тэг би ингээд бүр хүмүүстэй ингээд бүр амьдараа байтаа ингээд чатаарч баг харилцаа холбоо тогтоож ингээд боломжгүй. Ингээд эрүүл амьдрахаар нэг тийм бусдаас энэ тусдаа хүн болоод байгаа юм шиг. Би нөгөө нэг одоо Монголын бүхий л одоо crime podcast ярьдаг бүх одоомнуудыг үзээд дуусгацсан. Дандаа ингээд юм сонсдог. Би юм үздэггүй дандаа сонсдог байхгүй. Үзвэл ингээд сүүлийн үед ер нь юм үзэхээр амар хайран санагдаад бүр тогтож юм үзэж чадхаа болцсон байлээ. Тэгэхээр ингээд зураг мураг будангаал яг юм үзнэ үү гэхээс бүр усанд орж явахдаа хүртэл дандаа ингээд юм сонсдог байхгүй. Одоо болохоор ер нь бол
төгжрөлтөнд дуу сонсгоо болоод ажилдаа эрэхтэй явахдаа ч гэсэн ингээ байнгын юм сонсоод байгаа хгүй. Тэгэнгүүт миний сонсох юм бүр амар хурдан дуусаадсэн чинь одоо би дандаа солонгос хэл дээр юм болсон бодит явдлууд ингээ сонсдог болсон. Тэгээд бүр ингээд бас амар гой сонирхолтой заяо. Тэгээд сүүлийн үед өөр амар баяртаа. Тэгээд тэрнээсээ сонс тэр ингээд хамгийн ихний сонсож үзсэн өдрөө ингээд миний сэтгэл хөөрөөд тэгээд би нэгийг нь орчуулад шууд зүгээр ингээл бичлэгэн дээр шууд ингээл voice оруулаад ярьцгаахгүй. Тэсэн чинь амар баг хүмүүс үзсэн байлээ. Даарсан тэгээд би ер нь бол цааш та хийн гэж бодож байгаа. Тэр чинь бүр амар ажиллагаатай юм байлээ. Тэгэхээр би ер нь бол хийн гэхдээ хүн сонсохгүй хамаагүй бас ингээ над чиг бүр ингээд ийм юм үнэхээр сонсомоор байгаа дутуу одоо тийм олдоц багтаага хүмүүс байвал яг сонсвол зүгээр ах гэж бодоод ер нь цаашдаа бас хийн гэж бодож байгаа. Тэгсэн чинь юу гундах нэ бүр тэгэхээр цэцгээс ажлуудаа хурдан хийчээ тэгээд унтъя гэж бодоод одоо би авсан юмнуудаа харуулах гэж байгаа байхгүй юу? Банана авсан айлмнууд ер нь нэлийн муухайсан болохоор би маргааш ажлынхаа хажуудлын жимсний дэлгүүр ороод авна гэд ганцхан ширхэг айлм авсан. Өгөрцөө манай гэрт бас нэг өгөрцөө ба. Энийг аваагүй, энийг чи ээж надад өгсөхгүй. Нөгөө нэг би юм авчихсан чи ээж чи яхан би манад байгаа чи тэрийг өчөд авчих гээд надад энийг өгсөн. Тэгээд нөгөө миний туртаа талах байхгүй байсан болохоор манахаас өчөд авчих гээд ээж аа хоёр ингээд талхаа бас олон ширхгээр нь авчдаг байхгүй. Тэгээд надад энийг өгсөн. Тэгээд дээрээс нь тэгээд байцаа авъя гэсэн чи байцаа манад байгаа чи манахаас байцаа аваа гэдсэн чи нөө төмөр ингээд идчихсэн юм тал байцаа заяо. Тарга авсан. Кимчи ер нь ихтэй ажгүй штэ эслэг ихтэй ер нь юмтай хуурай бүхэл хоолтой ид чинь бүршүүлтэй хоолч хий чинь улуу авсан. Бууцаагаа болохоор би ер нь сүүлийн үед би ер нь бол бууцаа тэгээ өгөрцөө лимон тэгээ хаа нэг алим хэвэл хийхгүй бол хийхгүй бүр ингээд яг юм жоохон гашуу амтаар нь ингээ хаа нэг уучаад байгаа. Тэгээд ер нь сүүлийн үед миний эслэг амар сайжраад ирсэн чинь ингээ одоо нөө хүн дээр бизнесхэд ч гэсэн айгүй ингээд тус тийм болж байгаа байхгүй юу. Би одоо тийм асуудлаасаа би ер нь бол өмнө дандаа ингээд цай мөсөл ийм ууж ингээд бүр ингээд өөрийгөө сулдаг эслэг ихтэй зүгээр юм уухан бэлдэж уугаад байгаа. Тэгэхгүй бол хүнсэндээ болохоор би нэг тийм эслэгтэй хоол маал яах ихийг бол нэг сайн мэдэхгүй. Гэхдээ 100 цаг ирж байгаа болохоор угаасаа хүн ингээд хүүтэнд амар их ингээд өлсөөд идэм шиг санагдсан надаа. 100 болоод ингээд цаг агаар дулаараад ирэхээр нэг амар өлсгөө ер нь болчдөг. Тэгээ би бас ингээд нэг юм галзуу юм шиг идээдээс үеж бодвол ч гэсэн ер нь бол гайгүй хотоодоо контролдож болохоор болчиход байгаа байхгүй. Тэгэхээр би ер нь бол өдөрт нэг л чанартай хоол идэн. Тэгээд өглөөнөө заавал өглөөний цай, орой бол ер нь оройн хоолоо өнгөрсөн 7 хоног бол би оройн хоолоо огт идээгүй дандаа юм эслэгтэй жуус уугаад ч юм уу, тараг уугаад ч юм уу ингээ өнгөрүүлсэн байхгүй. Тэгэнгүүт бүр амар гой хөнгөө өглөөс ирэхэд хүртэл үнэхээр гоё байгаа. Тэгэхээр зундаа ер нь энэ маягаараа байна гэж бодож чинь ер нь бүр дулаа орох тусмал гоё хөнгөө хооллоод байна. Гэтэ бас хитрхи их ингээд өөрийгөө ядраагаад шин тэжээлийн дутагдалд орчихгүйхэн шиг тэгээд ер нь хоолоо идэнэ гэж бодож байгаа. Тэгээ би бас 7 хоногт нэг удаа нөгөө гүзээний шүл ажил дээр захиалж удаг байхгүй юу. 5 цулын шүл, будатай шүл. Тэгээ тэр бол тэрийг уунгууд бүр ингээд миний хамаг ядрага бүх юм тайлагдаад амар гоё болчдөг. За тэгээд одоо болохоор ногоонуудаа янзалж хийлээ. Ерөнхийдөө бол миний бичлэг энэ хүрээд бараг дуусах чинь. Тэгээд орой өдрүүдийн им сонь сайхан бол ийм л ер нь бол ажил багассан. Би ингээд амар их юм хийж байгаа. Гэхдээ тэр болгоно бичлэг болгож чадахгүй байгаа. Яг байгаа цаг үедээ өөрөө гоё enjoy-тохоо бодвол ер нь яваад байгаа байхгүй юу. За байж аваа залгаж. Бэно. Байна нэг нойлын их ч юм уу. Тэгээд дээрэс нь ер нь бол би одоо сүүлийн үед миний зүгээр ажилласнаар хоол унд маань гайгүй болоод тэгээд дээрэс нь маш сайн ингээ унтаад нойроо аваад болохоор миний арьс ер нь л их гоё болоод байгаа. Өчтөр хөдөө авсан чи гар ингээ борлчихжээ. Уучлаарай манайхаа. Би ингээд угаасаа л миний өмнөх хвшлийн үзэжсэн бол би зуны нар үзэл ер нь нар үзэл миний гар ингээ амар харалцдаг байхгүй юу. Гэтэ одоо яах вэ? Одоо гар харлалаа гэд миний одоо ажил үс бүтэхгүй байгаа юм биш. Угаасаа би хар гартайч миний сэтгэл бол цаг. Яа, тэгтээ гэрэлт харуул бас арай гайгүй. Энэ бас арай л хурц хүртэл миний бичлэг байлаа. Тэгээд дараа уулзъя.